За сайн мэцгаана уу бүгдээрээ. Өнгөрсөн дугаар хийснээс хойш бараг 2 сарын дараа дахиад та нартайгаа энэ дугаараар уулзч байгаадаа баяртай байна. За өнгөрсөн дугаарт бол бид нар Солонгос гаралтай герман философч Хан Бончалын гоо зүйн хэмэрлийн тухай буюу Seven Beauty гэдэг философи энэ дээр суурилсан ийм дугаар хийсэн байгаа. Харин энэ удаад болохоор ижил зохиолчийн цаг хугацааны хямрал гэдэг одоо сэдвийн хүрээнд энэ дугаараа бэлтгэсэн байгаа. Тэгээ энэ дугаараа бэлтгэхдээ бол Хан Бончалын The Scent of Time буюу цаг хугацааны үнэр гэсэн философи эсэн дээр суйрлаад ерөөхдөө бол энэ дугаараа бэлтгэсэн байгаа. За өнгөрсөн ба ирээдүй одоо гэж юу вэ? Цаг хугацаанд бид нар ямар үн өгөх юм бэ? Цаг хугацаа ер нь өөрийн гэсэн ямар үнцэнтэй дотоод зохион байгуулалттай юм бэ? За бид цаг хугацааг ашигладаг юм уу? Эсвэл цаг хугацааны урсгал донд амьдардаг юм уу? Яагаад бид орчин үед ийм их яарсан, төрөвчлсөн, сандарсан, за зарим үед хүртэл бүр тайвширч удаашрах нь хүртэл заримдаа түгшүүр авчирдаг. Тухай зам цаг хугацаа метафизик биш харин метафор байдлаар ямар зохион байгуулалттай талаар энэ дугаартаа ярилцсанаа. За энэ дугаарыг хийхээс өмнө нэг зүйлийг ярилцах ёстой нь юу вэ гэхээр бид нар ер нь бол цаг хугацаа гэж өөрөө яг механик байдлаараа за яг метафизик байдлаараа юу вэ гэдгийг бол бид нар ер нь бол мэднэ. За Альберт Айнштайны харьцангуй онол цаг хугацаа орон зайны онол гэдэг ч юм уу те цаг хугацаа орчлон ертөнцийн дөрөвдөх хэмжээс за цаг хугацаа зөвхөн өнгөрснөөс энтропийн дагуу ирээдүй рүү чиглэдэг гэдэг ч юм уу бид нар энэ цаг хугацааны физик шин чанарыг бол маш сайн мэднэ. Гэхдээ яг энэ цаг хугацааны өөрийнх нь метафор тэ одоо юу гэдгийг figurative чанар нь юу вэ гэж ярилцах юм бол энэ дугаар дээр бас нэлээд өөр талаас нь харж ярьж байгаа гэдгийг ойлгоорой. За тэгэхээр Хан Бончалын энэ бүтээл энэ санаан дээр ерөөхдөө хид хідэн гол санаанууд байдаг. За эхний ярих санаа гэвэл юу гэхээр энэ бүтээл дээр temporal tension гэдэг ийм ойлголт гарч ирж байгаа. Тэгэхээр энэ temporal tension гэдэг нь юу вэ гэхээр цаг хугацаа бол өнгөрсөн одоо ирээдүй гэсэн ингээд гурван бүтцтэй энэ гурван зүйлийн хооронд ингээд өрнөд явж байгаа энэ зүйлийг нийлүүлээд ерөөхдөө цаг хугацааны бүхэнлэг ийм narrative шин чанараа авч үздэг гэж үзээд байгаа. Тэгэхээр нэгс нь юу гэсэн үг юм гэхээр ямар нэгэн зүйл одоо бүтэн experience бүхэллэг байхын тулд заавал өнгөрсөнд эхэлсэн тэгээд тодорхой өрнөл явсан, оршил явсан за тэгээд тодорхой цэгт дуусаад үр дүн нь гарч байгаа энэ зүйлийг одоо цаг хугацаа яг бүхэллэг байна гэж үздэг. Тэгэхээр энэ гурван өнгөрсөн одоо ирээдүй гэдэг гурван зүйлийн хооронд нь холбож байгаа одоо юу гэдэг чинь зангидж байгаа тэр уяаг нь temporal tension гэж яриад байгаа. Энийг болохоор narrative dynamics гэж бас яриад байгаа. Тэгэхээр орчин үед болохоор энэ temporal tension буюу цаг хугацааны хоорондоо зангидсан байгаа энэ орчил үгүй болсноор бид нар non time буюу ийм atomized time болчлоо гэж үздэг. Тэр нь юу гэсэн юм гэхээр non time гэхээр ерөөсөө цаггүйдэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр цаггүйдэл гэдэг нь юу гэсэн юм гэхээр өнгөрсөн ямар нэгэн narrative одоо энэ experience өнгөрсөн байхгүй одоо ирээдүй байхгүй зөвхөн одоогоос одоогийн хооронд л өнгөрдөг ийм байдлыг бид нар non time Хан Бончал non time гэж үздэг. За үүний дараагийн бас нэг санаа болохоор үхэл ба зөв цаг гэдэг санаа. За энэ дээр болохоор манай философч болохоор Ницшегийн бүтээлүүд дээр суйрлаад одоо авсан жишээ гэх юм бол орчин үед үхэл хүртэл цаг хугацаанд эзлэх өөрийн байр суурь алдсан гэж үздэг. Тухайлбал цаг хугацаа өөрийн дотоод зохион байгуулалт өнгөрсөн одоо ирээдүй хоорондоо зангидлагдсан нэгэн цол зүйл. За хүн үхээд хийж бүтээгээд
санаж дурсах, зорж тэмүүлсэн зүйлээ гүйцэлдүүлээд одоо энэ ороогоос явхад надад харамсах зүйл алгаа гэд сүүлчийн замдаа гарч байгаа энэ байдал нь үхэлд хүртэл өөрийн үн утга гооцой одоо дуусах ёстой proper буюу яг ийм зөв зохилдлогонд харсан ийм цаг гэж байдгаа гэж үздэг. Харин энэ зөв цагт үхэх гэдэг энэ санаа зөвхөн цаг хугацаа өөрийн дотоод зохион байгууламж үн цэнээ алдаагүй цагт л байх боломжтой. Харин орчин үед цаг хугацаа өөрийн гэсэн юм дотоод зохион байгууламжгүй өөр хоорондоо хамааралгүй олон цэгүүдээс үүссэн тул хүний амьдралд үргэлжилсэн нэгэн том narrative байхгүй. За ийм болохоор бидний амьдрал ямар нэгэн зохиол гэвэл одоо бүлэг тосбор эхлэлгүй, төгсгөлгүй, өрнөлгүй за хоорондоо ямар ч авцалтаагүй явсаар байгаад эцэстээ амар сайхандаа жаргачээ гэдэг үгч байхгүй юу нэгдэхгүй алга гэрийн болоод одоо дуусч байгаатай ялгаагүй гэсэн үг. За одоо та нар за нэг ном уншлаа гэж бодъё л да зүгээр үлгэрийн ном байсан ч болно. Гэтэл тэр үлгэрийн номны бүлэг болгоно хоорондоо ямар ч авцалтаагүй те ямар ч авцалтаагүй зүйлс байх юм бол энэ номонд эхлэл гэж байхгүй, өрнөлч гэж байхгүй, төгсгөлч гэж байхгүй. Тийм болохоор ерөөсөө энэ номонд proper ending буюу амар сайхандаа жаргачээ гэдэг зүйл байхгүй гэсэн үг. Тэгэхээр яг энтэй адилхан орчин үеийн хүний амьдрал ерөөхдөө хоорондоо ямар ч хамааралгүй одоо бидний амьдрал хэрвээ одоо амьдралаараа кино ч юм уу одоо ном бичлэг гэхэд хоорондоо ямар ч хамааралгүй баахан бүлгүүд явсаар хагаад хизээ дууссан ч мэддэхгүй хизээ эхэлсэн ч мэддэхгүй ямар үйл явдал өрнөлж болсон хоорондоо ямар ч ер нь тэд нар нь хамааралтай мүү гэдэг ийм асуулт ингээд гаргаж ирж байна гэсэн. Тэгэхээр энэ үхэлд хүртэл зөв цаг гэж байдаг байх нэ гэдгийг хамбанчаал бас ингээд гаргаж ирж байна гэсэн. За үлгэр домгийн шинжтэй цаг хугацаа болон түүхэн бодит цаг хугацаа гэдэг хоёр юм бас өөр ойлголт байгаа. За үлгэр домог гэдэг өөрөө утга зөвгээр дүүрхэн ертөнц байдаг. Яг гэвэл үлгэр домгийн бурхад за мөнх настай байдаг тул цаг хугацаа урсанг биш ерөөхдөө зогсон тэнцвэртэй юмс эмх замбраатай байдаг те. Бид нар одоо эртний грекийн домог зүй домог төх эртний одоо Монголын ардын аман зохиол гэдэг ч юм уу те. Ерөөхдөө тэнд нэг юм фигюр байдаг ш. За тэр нь бурхан ч байдаг юм уу, мангас ч байдаг юм уу, юу ч байдгийг нэг юм байдаг. Тэр нь болохоор яг бурхан гэхээсээ л энэ космос буюу энэ цаг хугацааны өөрийнх нь тэр цаана байгаа хүчтэй тэр шин чанарыг бэлтгэж байгаа зүйл гэсэн. Тэгэхээр хэрвээ юмд мөнх настай мөнх зүйл гэж байдаг бол тэр өөрөө цаг хугацааны одоо бэлэгдэл болж байна гэсэн. Тийм болохоор тийм зүйл байгаа тохиолдолд юм байнгын тэнцвэртэй эмх замбраатай байдаг. Харин бидний мэдэх бодит түүхэн цаг хугацаанд бол мэдээж тийм бурханлаг фигюр байхгүй. Тийм цаг хугацаанд л цаг хугацаар урсан динамик ирээдүрээ буюу эмх замбрааг руу зааж байдаг тул одоо ирээдүйд бүх зүйл өөрчлөгдөж юу ч болох боломжтой гэсэн санаа гаргадаг. Харин энэ өөрчлөлт боломжууд бидний мэдэх түүхэн цаг хугацаанд харин үн авчирдаг гэж үздэг. За бурхны хувьд үнэндээ тийм ч сүртэй зүйл биш ч гэлээ бурхны хамгийн том үүрэг нь өөрөө хүнд утга учир эмх цэгцдэс дараа аврал цаг хугацааны зөв зохион байгууламж за хоорондоо авцалтаагүй олон гайхмаар зүйлсийг одоо нийлүүлж өгдөг, зангидж өгдөг ийм одоо зүйл байжээ гэж үзэж байгаа. Энэ нь орчин үед бол аж үйлдвэрлэл капитализм за шинэ либерал засаглал зэргээр солигдсноор хүний өөрийн бурханлаг тэр дотоод тэнцвэртэй mythical буюу өвдөслөг чанар үгүй болжээ гэж үз. Тэгэхээр бидний сэтгэл зүрхээ чагнаж сонсдог байсан нөгөө ариун газар болох зүрх маань хүртэл өнөөдөр тэр үүргээ алдаад оронд нь харин урд шөнийн нойроо одоо бугуун цаг дээр хэмждэг дөхөөрөмж маягийн зүйл болжээ гэж үзэж байгаатай одоо ингээд адилхан болж байна гэсэн. За сая ярьсан юмд болохоор хуучин бурхан болоод байгалыг шүтдэг байсан энэ нийгэм маань аж үйлдвэрлэлтэд залхсноор бид нар технологи за мэдээлэл капитализм, неолиберализм, орчин үе гэдэг зэрэг одоо ийм зүйлсээр солигдсноор бид нар хүнд нөгөө нэг эргээд тэр
гэрийг нь мэдрүүлдэг аюулгүй тийм shelter буюу те энэ зүйлийг нь бид нар аваад хийчихэж байгаа юм биш үү гэсэн санаа гаргаж. Тэр нь одоо мэдээж бол бурхан байгаад байгаа. Энэ дээр бол Ницшегийн алдартай God is dead гэд тийм үг ч гэсэн байдаг те. Тэгэхээр яагаад энийг ярих гэдэг нь гэхээр энээс өмнө яг ямар үйл явдал болоод байгаа гэхээр соён гэгэрэл гэдэгт бид нар enlightenment гэж мэддэг. Энэ соён гэгэрлийн үе за тэрнээс өмнөх протестантизм буюу Calvinism гэдэг одоо энэ христэн шашны гол урсгал ерөөхдөө яагаад энэ зүйлийг өдөөчвөө гэдэг ийм асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр соён гэгэрэлдэх хүний оюуны ололт амжилтууд за reasoning хүн төвт үзэл за шинжлэх ухааны ололт амжилтууд олон зуун жил нэг хэвэндээ гацсан эргэсэн тэр дундад зууны харанхуй одоо үе за харанхуй үеийн тэр цаг хугацаатай харьцуулбал одоо нэг газараа түүх давцагцаар л гэдэг юм cyclical биш харин progressive linear болсон гэж үзээд байгаа. Тэгэхээр progressive гэхээр ингээд байнгын өсөж урагшаага явж байгаа энэ цаг хугацааг хэлээд байгаа. Тэгэхээр энэ байдал нь за технологи, мэдлэг, хөгжлийн галыг асааж за түүнийг дагсан олон улс төрийн өөрчлөлтүүд, за хувьсгалууд, санаанууд үүссэн. За ялангуяа энэ дээр бол 19-р зууны Францын хувьсгал гэдэг ч юм уу те ингээд орж ирж байгаа. Тэгэхээр танин мэдхүйтэй золгосноор энэ ёсыг халж ерөөхдөө бурхан биш харин хүн төрлөختөн өөрсдөө цагийг эрхшээж одоо эхлэв гэсэн санаа байгаа те. Энэ дээр бас нэг гоё саяхан болсон үйл явдал гэвэл Гильермо дель Торогийн Франкенштайн гэдэг кино сая гарсан шүү дээ. Тэгэд энэ киноны Mary Shelley гэдэг зохиолч нь байгаа тий. Тэгэхээр энэ Франкенштайн зохиолын цаана нь байгаа санаа нь бас энтэй айгүй холбогдож байгаа гэж үзэж болно. Яагаад гэх юм бол тухайд яг соён гэгэрэл явагдсан хүн ер нь шашнаас ухраад илүү юм reasoning-ийг сурсан шинжлэх ухааны ололт амжилттай. Тэр кинонд бол ерөөсөө ангаах ухааны мэдлэгээр шинжлэх ухааны мэдлэгээр ерөөхдөө бурхны хийж чадаагүй одоо хүнд мөнх насыг өгөх те тэр зүйлийг одоо тэр эмч доктор хийгээд Франкенштайн гэдэг доктор хийгээд байгаа. Тэгэхээр энэ дээр бол аль хэдийн хүн өөрсдийн тэр шинжлэх ухаан танин мэдхүйгээрээ бурхнаас ч илүү одоо тэр хүчийг өөртөө гартаа ингээд атгацсан юм шүү. Гэхдээ яг энэ атгсан байдал нь бурхангүй ертөнц ямар нэгэн итгэл үнэмшилгүй ийм ертөнц хүнийг ямар аимшигтай зүйлд хүргэж болох вэ гэдг нь одоо Франкенштайны хийсэн тэр нөгөө нэг аимшигт бүтээл нь гарч ирдэг те. Тэгэхээр яг энэ санаа бол энэ кино бол бас яг энэ санаатай ингэж холбогдож байгаа гэд зүгээр цухас дурдаад хэлэхэд. За тэгээ үргэлжлүүлээ явхад бол философт бол үнэн гэдэг ийм тогтсон хатуу физик байдал бус харин нийтээр хүлээн зөвшөөрсөн прагматик за дундын итгэл үнэмшлийн системийг хэлдэг. Гол нь тэр итгэл үнэмшлийн системээс одоо аль болох олон хүмүүс одоо benefit хийж болохын системийг хэлээд. Тэгж үзвэл үнэн гэдэг үргэлж цаг хугацааны хувьд одоо хувьсаж өөрчлөгддөг ийм динамик байдалтай хамааралтай гэсэн. Тэгэхээр 500 жилийн өмнө нийтээр хүлээн зөвшөөрдөг байсан үнэн одоо бидний мэдэх үннээс ерөөхдөө шал өөр. За харин орчин үеийн хүн тэр холбооноос тасарсан тул цаг хугацаа одоо өөрийн үнэмлэхүй зорилго буюу absolute duty-г алдсан гэсэн санаа байна. За харин энэ динамик үзэгдэл болох цаг хугацаанд өөрт нь утга үн өгдөг зүйл нь космос буюу одоо энэ ертөнцийн юмсын өөрийнх нь цохилдлого, зүй тогтол, тэг хөдлөшгүй чанар буюу бурхан байжээ гэж үзээд байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар бурхан гэд яриад байгаа нь яг ийм одоо Jesus Christ гэдэг чимээ фигюр гэхээсээ илүү космос гэдээ ойлгочвол болно те. За космос гэдэг бол грек хэлнээс гаралтай ерөнхийдөө юмны эмх зэгц order буюу ийм эмх замбраатай эмх зэгцийг ер нь бол космос гэж үздэг. Тэгэхээр энэ дээр бол бурхан гэхээсээ илүү ингээд зөвхөн ертөнцийн өөрийнх нь тэр ойлгомжгүй өөрийнх нь яг тэр ийм хөдлөшгүй байгаа чанарыг космос гэж хэлээд байгаа шүү гэдгийг ойлгоорой. За тэгэхээр иймд одоо нэгэнт цаг хугацаанд өөрт нь үн өгдөг космос болон за энэ байгаль
бурхан зэрэг энэ зүйлээс хүн нэгэнд үл хамаарах ингээ болоод ирэхээр цаг хугацаа өөрийн absolute тэр үнэмлэхүйн шин чанараа алдчихлаа гэж үздэг. Тэгэхээр хам бонч бол орчин үед цагийг хүн төрөлхтөн ийм нарийн хэмжиж эрхшээх болсон нь за ажил бүтээмж тоон үзүүлэлттэй шууд холбоотой гэж үздэг. За тэгэхээр энэ хуучин нийгмээсээ салж шинэ энэ аж үйлдвэрлэлийн капиталист энэ маш их үр бүтээмжтэй энэ байдалтай золгосноор одоо энийг бол хам бончол цаг хугацаа өөрийн gravitational force буюу татах хүчээ алджээ. За ингэснээр цаг хугацаа өөрт нь ямар ч зориг зөв чиг за давтамж байхгүй хов хоосон үзэгдэл болжээ гэж үзсэн. За жишээлбэл зүгээр энэ дээр амар энгийн жишээ аваад үзэх юм бол бид дэлхийг одоо цаг хугацаа гэж төсөөлье. Дэлхий ингээд зүгээр цаг хугацаа гэдэг ийм субъектив ингээ ойлголт болчлаа гэж зүгээр төсөөл. Хэрв дэлхийг татдаг хүч болох нар байхгүй болчлаа гэж үзье те. Тэр нар нь өөрөө юу байсан бэ гэхээр космос буюу одоо тэр бурхан гэж одоо үзье. За тэгвэл энэ тэгж үзэх юм бол нэгэнд энэ татах хүчээ алдсан дэлхий орбитасаа хазаагаад хаашаа ч майл нэг зүгт ямар ч зүгчгүй орчлон ертөнцөөр одоо тэнээ явна гэсэн үг шүү дээ. Одоо яг манай физикал ертөнцийн дээр ч гэсэн хэрвээ нарыг аваад хаячих юм бол нарны нөгөө нэг татж байгаа доошоо сунгаж үүсгэж байгаа орон зайны мөрөл байхгүй болоод ирэхэд дэлхий ер нь ингээд ямар ч direction байхгүйгээр шууд ингээд шидэгдээд алга болно гэсэн. Тэгэхээр яг үүнтэй адилхан цаг хугацаанд өөрт нь тэр gravitational force ингээд зулгаагаад үлдээж байгаа тэр зүйл нь болохоор бурхан буюу одоо космос байжээ, nature буюу байгаль байжээ өмнө гэж үзсэн ба. Тэгэхээр нэгэнт одоо ингээд орчин үед хуучин үеийг халдсан хүн нэгдмэл бүхэллэг нийтээр хүлээн зөвшөөрдөг итгэл үнэмшлийн систем болохын бурхан за бүр цаашлаад хаант засаглал шашны хатуу дэглэм сайн муугийн тогтсон хатуу үзэл зэргээс ангижраад хүн ерөөхдөө эрх чөлөөтэй юунд ч үл захирахтан өөрийн мөргийг одоо гаргаж ганцаар алхах боломжийг олгосон бидэнд эргээд төгшил төрүүлж эргээд эрх чөлөөтэй байдлаасаа дайчснаар нэг бол цаг хугацааны алдагдсан тэр хоосон орон зайг дүүрэх гэж хит завгүй байх олон зүйлсийг зэрэг амжуулах за юунд ч юм хөөгдсөн мэт яарсан төвшсөн мэдрэмж төрүүлж одоо тийм мэдрэмж авах энэ байгаа байдал нь үнэндээ цаг хугацаа өөрийн дотоод зохион байгууламж татах хүчээ алдсантай холбоотой гэж үзээд байгаа. Энэ байдал нь биднийг юунд ч юм яарсан эсвэл ямар нэг зүйлээс хоцроод буй мэт тийм төгссөн мэдрэмж төрүүлж түүнээсээ салахын тулд завгүй амьдралын хэм маягтай болох. Маш олон зүйлсийг зэрэг амжуулах. Өглөө бараг 5 гэж босоод оройн 9-аар хүртэл ингээл амар олон юм амжуулаад явах ч гэдэг юм. Тэгэд энэ олон төрлийн experience авч амьдралаа дүүрэх гээд байгаа байнгын үр бүтээлтэй амар busy амьдралын хэм маягийг ингэж өөртөө одоо бий болгодог энэ байдал нь эсрэгээрээ хүний амьдралын цаг хугацааг хуваагдталаар оруулаад байна гэж үздэг байна. За энэ дээр тус нь зүгээр кейс аваад үзье л да тий. За энэ дээр хоёр санаа байгаа. Нэг нь болохоор acceleration, за нөгөөх нь болохоор stagnation гэсэн. Нэг нь болохоор хурдлах, төрөвчлөх. За нөгөөх нь болохоор stagnation буюу ерөөхдөө юмд юм цогсонго гэсэн утгатай. За тэгэхээр acceleration дээр болохоор за бид зүгээр нэг фигюр аваад үзье те. Амар их олон зүйлийг амжуулж чаддаг. Өглөө босвол за 5 цагт босвол мөстэй усаар нүрээ угаадаг ч юм уу ингээл эрүүл өглөөний цай за тэгэл нөгөө ажил сайд хаастал хэлний сургалт өдрийн тэмдэглэл хоолны бэлтгэл ном интентгийн event conference юу ч гэдгийг ингээд ямар ч энд ингээд суулц linger хийх ямар ч юм цаг байхгүй. Гэхдээ зөвхөн цаг хугацааг ерөөхдөө цаг хугацаанд linger хийх биш цаг хугацааг ингээд ашиглаж ийна өөрийнхөө үр бүтээмж ажлын үр бүтээмжийг хэмжиж байгаа багаж болгож хэрэгжилж ийна гэж энэ дээр одоо ийм жишээ байгаа юм л та. Тэгэхээр энэ цаана нь яг байгаа тэр зүйл нь юу юм гэхээр хэдий бид яг ийм амар амжилттай ийм амар одоо
productive буюу үр бүтээмжтэй байгаа ч гэсэн яг энэ байдал нь ямар юу гэсэн үг юм гэхээр fucking hell. За энэ дээр тус нь кейс аваад үзье л. За acceleration and stagnation гэдэг хоёр ойлголт энэ дээр гарч ирж байгаа. Acceleration болохоор хурдлах, яарвчлах, түргэвчлэх буюу маш хурдан завгүй тэ амар productive үр бүтээмжтэй multitasking хийдэг тэ ийм амьдралын хэм маягийг acceleration гэж хэлж байгаа. За нөгөө талаар нь болохоор stagnation буюу эсрэгээрээ ийм productive биш ийм байдал. Гэхдээ энэ хоёрын яг нэг адил зүйл нь хоёулаа цаг хугацаа өөрийн энэ татах хүч, дотоод зохион байгууламж, үн цэнэ алдаж ийм direction буюу зүг чиггүй болсны үр дүнд үүсэж байгаа хоёр хариу үйлдэл гэж үздэг. За эхний acceleration дээр нь болохоор энэ дээр ямар шиг байна гэхээр бидний мэддэг маш завгүй амьдралын хэм маяг те амар productive, амар амжилттай ч байдаг юм уу. За өглөө босоод тэ мөстэй ус ирүүл өглөөний цай, фитнес, ажил, сайд хастл, хэлний сургаалт, өдрийн тэмдэглэл, ном, ивент, конференц гэдэг ч юм ингээд харахад бүх юм нь амжилттай. Гэхдээ энэ цаана нь яг юу болоод байгаа юм гэхээр нэгдүгээр цаг хугацааг механик байдлаар буюу цаг хугацааг үр бүтээмжийг хэмжих багаж гэж бид нар энийг хардаг болсон байна гэж үзээд байгаа. Хоёрдугаар болохоор цаг хугацаа өөрийн gravitational force буюу татах хүчээ алдснаар бид нар энд anxious болоод ирж байна буюу төвөгшөөд ирж байна гэсэн үг. Ямар нэг юмд яарах, амжилттай байх, тэ ямар нэгэн зүйлийг хийж бүтээх, дуусгах, ард нь гарах ч гэдэг юм уу. Ийм зүйлийг хийхгүй бол бид нар өөрийн нөгөө нэг цаг хугацааны тэр мэдрэмжээ авч чадахгүй. Тэгэд үүний эсрэг хийж байгаа эхний хариу үйлдэл нь болохоор энэ гэж үздэг маш busy амьдралын хэм маяг. За нөгөөх нь болохоор stagnation гэж. Энэ нь болохоор бас л яг түрүүний ярьсан цаг хугацаа өөрийн дотоод зохион байгууламж, татах хүчээ алдсанд хариу үйлдэл үзүүлж байгаа. Энэ нь болохоор эсрэгээрээ амар юм active, prolific амьдралын хэм маяг биш. Харин энэ бол consumerist хэм маяг гэж үздэг. Тэгэхээр юу гэсэн үг юм гэхээр ерөөсөө л уйдаж чадахгүй байх те. Заавал busy байхгүй, заавал амар юм proactive, юм productive биш ч гэсэн яг тэр цаг хугацаа урсаад байгаа нүднийх нь өмнө нь ингээд цаг хугацаа урсаад байгаа энэ зүйлийг дүүрэх гэж тэр anxious байдалтай хариу үзүүлж байгаа нөгөө байдал нь болохоор consuming хийх буюу ямар нэгэн зүйлийг заавал хэрэглэх гэсэн. Тэн дээр нь за юу гэдэг чинь заавал өөрийгөө сатааруулах, зугаацуулах гэж оролддог. За хоол идэхдээ хүртэл YouTube-ээс нэг бичлэг тавих, шүршүүрт орохдоо хүртэл те заавал нэг плейлист тавих. Тэ зүгээр байгальд алхаад цэцэрлэг талхахчихтай хүртэл заавал нэг чихвчээр дуу сонсох, подкаст сонсох ч юм уу. Заавал Netflix үзэх ч байдаг юм. Ингээд ямар нэгэн байдлаар цаг хугацааны тэр ингээд ийм чимээгүй байдлыг ямар нэгэн юм дуу шуу, ямар нэгэн өөрийнхөө анхаарлыг сарниулах гэсэн ийм зүйлээр бөглөх гэж оролдоод байгаа нь яг үнэндээ бид нар цаг хугацааны тэр байдалд anxious байдлаар хариу үзүүлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ stagnation, acceleration гэдэг энэ хоёр кейс дээр бол хүн ерөөхдөө яг нэг зүйлд хоёр өөр байдлаар хариу үзүүлээд байна л гэсэн. За тэгэхээр энэ санаанаас бас яг урлагтай холбоотой ямар санаа гарч ирж байна вэ гэхээр энэ нэгдмэл өгүүлэмж гэдэг зүйл байдаг те. За нэг grand narrative ч гэдэг meta narrative ч гэж үздэг. За энэ үйл явдлуудын уялдаатай байдлууд ямар нэгэн нэгдмэл те нийтийн утга зүй, гоо зүйгээр холбогддог. Энэ байдлыг энэ grand narrative гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ байдал нь урлагийн салбарт за contemporary modernist гэж хэлж болох. За 20-р зууны их үе, 19-р зууны сүүл үеэр айгүй хүчтэй гарч ирсэн cubism, futurism,
дадаизм, супрематизм зэрэг энэ одоогийн contemporary урлагийн одоо үндсийг нь шавыг нь тавьж байгаа энэ урлагийн хөдөлгөөнүүд энэ grand narrative буюу энэ цаг хугацаа өөрийн энэ татах хүчээ алдсантай бас холбоотой гэж тайлбарлагдчих болоод байгаа. Тухайлбал цаг хугацаа энэ өөрийн зохион байгууламж алдсан нь юмс нэгэнд анханаас өөрт өгөгдсөн одоо анханаас буюу космос одоо юмд одоо өөрийнх нь объектив үн цэнийг нь өгдөг энэ төрлөх утга зүй гоо зүй алдагдсанаар орчин үеийн гэгдэх энэ тэг contemporary одоо модерн урлагууд гарч ирээд одоо тэдгээр нь утга зүй гоо зүй нэгдмэл өгүүлэмжинд үл баригдаад ийм эрх чөлөөтэй байдлаар одоо бүтээл төрөх гарч ирэх болсон нь бол ийм урлаг болоод соёлын моралын бурхандлаг за гоо зүй хилэмжээ алдаж оронд нь ийм шулуун татсан урт зураас биш юу ч үл өгүүлэх ганц хатгсан зэг шиг болжээ гэж үздэг. За түрүүн дугаар эхлэхэд atomized time гэсэн концепцийн тухай ярьсан. За хамгийн онцлог энэ бүтээлд гаргаж ирж байгаа үүнтэй холбоотой санаа бол point time гэдэг санаа. За тэгэхээр point time буюу цаг хугацаа өөрийн төрлөх энэ narrative буюу үйл явдлын хувьд утга зүйн дистаратив өгүүлэмжээ алдснаар орчин үед шулуун татсан урт зураас биш энэ тэнд хатгсан үйл явдлын ямар ч хавцалдаагүй олон цэгүүчиг болжээ гэж үздэг. Тэгэхээр point гэдэг чинь ингээд нэг юм цэгийг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд одоо энэ санаагаар энийг хэлээд нэ гэсэн. Тэгэхээр энэ гагцхүү энэ цаг хугацааны үргэлжилсэн байдал алдагдаж atomized болсноор одоо бид цаг хугацаа дэмий зүйлсд үрж буймат эсвэл юмд яаш тавьсан мэд тийм мэдрэмж төрөд. Тэгээ үүний жишээ алгаж хам ончол одоо энэ дээр интернетийн тухай жишээ авсан байна. За жишээ нь бид амьдралынхаа ихээхэн хугацааг ер нь бол интернетэд өнгөрөөдөг те. За харин интернет өөрийн гэсэн дотоод цаг хугацааны хилэмж болоод зохион байгууламж өгүүлэмж байхгүй буюу интернетэд эхлэл өрнөл төгсгөл гэсэн дистара эмх цад шатлал байхгүй. Ийм учраас интернет дэх зүйлс цаг хугацааны зохион байгууламжийг байнгын эвддэг цаг хугацааг хуваагдалд оруулдаг гэж үздэг. Тухайлбал кино, за уран зохиол зэрэг зүйлс ер эхлэл өрнөл төгсгөл гэдэг юм уу нэгдсэн том утга агуулгатай байдаг. Харин интернетэд бид ерөөхдөө юу хийдэг вэ гэхээр табаас табын хооронд шилждэг тий. Платформуудын хооронд шилжиж чаддаг. Энэ интернетийн ийм одоо point үүсгээд байгаа байдлууд нь narrative үүсгэж чадахгүй байна гэсэн. Цаг хугацааны энэ өнгөрсөн одоо ирээдүй гэдэг энэ narrative байдлыг холбож зангидаж чадахгүй байна гэсэн. Тэгэд энэ үүсгэж чадахгүй байгаа байдал нь atomized time буюу энэ цаг хугацааны хаваагдлыг үүсгээд байна. За тиймд орчин үеийн hyperactive, hyper available байдал тэ бидэнд зуураад үлдэх өнгөрсөн тэмүүлж хүлээх ирээдүй тэр хоёрыг холбох одоо гэсэн цаг хугацааны энэ динамик байдлыг үгүй хийснээр одоо энэ өөрийн цаг хугацаа энэ өөрийн үнэрээ алдаад мөнхийн бид одоо мөнхийн одоогоос одоо руу буюу шогуун бас харин өөр хоорондоо хамааралгүй нөгөө л цэгүүдийн хооронд л ингээд байгаад байна гэсэн үг тийм. Тэгэхээр юмд ямар нэгэн шугам дистараалал байхгүй болоод ирэх юм бол тэр чинь ерөөсөө одоо л болно гэсэн үг шүү дээ. Өнгөрсөн байхгүй ирээдүй байхгүй юм чи бид нар одоогоос одоогийн хооронд л ингээд цэгүүдийн хооронд яваад байна гэсэн. Тэгэхээр энэ өнгөрсөн ирээдүй байхгүй болчихно тэр чинь нөгөө түрүүний анх ярьсан experience болохгүй байна гэсэн үг. За энэ дээр жишээ гэх юм бол одоо бид нар Instagram дээр reel гүйлгдэж шүү дээ. Тэгэхэд нэг reel нь одоо жишээ нь хоолны тухай ч гэдэг юм аа тий. Дахиад дараагийнх нь муурны тухай, нөгөөх нь дайны тухай байдаг ч юм уу. Netflix-ээс нэг кино ихлүүлээл сонирхолтой болонгуудаа өөр платформ руу ордог ч юм уу. Ингээд энэ ямар ч хамааралгүй байдлууд одоо цаг хугацааг эвдэд байна л гэж үздэг. Тэгэхээр гоо зүй, утга учир гэдэг энэ цаг хугацааны гэдэг энэ зүйл цаг хугацааны үргэлжилсэн энэ зүйлд одоо байдаг тий reflection өнгөрсөн ирээдүйг харьцуулж байж олддог тэрний юм хүний бясалгалч заанч байдаг юм уу энэ зүйлээ бид нар алдаж орчин үеийн энэ цаг хугацааны зохион байгууламжийг эвдэж хуваагдалд оруулснаар ерөөхдөө бид нар одоо
нарийн эргцүүлэх, төвлөрөх одоо юмд лингер хийж сурахтай юмны ингээд гоё зүйлийг тогтож харах гэдэг ч юм уу энэ ингээд цаг хугацаа шаарддаг ийм амьдралын гоё чанаруудыг бид нар алдчихлаа гэж үздэг байна. За хамгийн чөлөөний цаашлаад нэгэн гаргаж ирсэн сонирхолтой санаа гэвэл бидний мэдэх хүж буюу Chinese clock гэдэг. Тэгэхээр энэ эртний хятадд цаг хугацааг яаж хэмждэг байсан бэ гэхээр хүчээр хэмждэг байсан. За баруунд болохоор аж үйлдвэрлэл орчин үе гарснаар цаг хугацаа бол ерөөхдөө хөдөлмөрийг үр бүтээмжийг хэмждэг багаж мэтээр одоо төсөөлдөг ашигладаг байсан бол хятадд болохоор цаг хугацаа бол ингээд өөрийнхөө амьдралын тэр experience-ийг хэмжих те цаг хугацаа бол ийм үр бүтээмжийг хэмжих багаж биш харин бид нар өөрөө тэр цаг хугацааны орчилд амьдрах тэнд нь уусах linger хийх гэдэг ийм байдлаар эртний хятадууд одоо цаг хугацааг ашигладаг байсан гэдэг санааг энэ жишгээр гаргаж ирж. Тэгэхээр тэр хүчнүүд нь одоо жишээ нь ийм луугийн ч байдаг юм уу эсвэл арслангийн ч байдаг юм уу ийм цэцэгч байдаг юм уу ийм амтны ямар нэг ийм бэлэгдэлт дүрстэй байдаг юм байна л. Тэгээд ингээд эхнээс нь ингээд шатаагаад явдаг. За тэнгууд бид бол хүж ямар нэгэн цэцгийн ч юм уу ямар нэгэн ийм анхлан үнэртэй байдгийг мэддэг те. Тэгэхээр энэ үнэр айгүй энэ хүчинд айгүй чухал гэж үзээд байгаа. Үнрээс гадна тэр сунгалж байгаа цаг хугацааны тэр урсаж байгаа өнгөрснөөс одоогоос ирээдүг рүү явж байгаа энэ бүхэлдэг байдлыг харуулж байгаа зүйл нь болгонгод утааг нь гэж үзээд байгаа. Жишээ нь бид нар одоо хүч асаах юм бол өрөө ингээл эхлээл суунаглал эхлэв штэ тэ утаа нь ингээл дээшээгээ ингээл маналцаал гардаг тэр нь агаарт ямар нэгэн одоо дүрс бүтээдэгч гэдэг юм уу тэр нэг ийм эмх замбраагүй хөдөлгөөн харагдаж байгаа тэр мэдрэгдэж байгаа тэр зүйл маань өөрөө цаг хугацааны энэ хөдөлгөөнийг нь харуулдаг байна гэсэн үг тийм. Нөгөөтэйгөр үнэр нь яагаад чухал вэ гэхээр хүч шатаад дууссан ч гэсэн үнэр нь үлдэн тий утаа нь суунаглаад харагдахгүй ч гэсэн үнэр нь үлдэж байна гэдэг нь тэр цаг хугацаа өөрөө complete буюу бүрэн бүтэн шин чанар нь байна. Эхлэл өрнөл төгсгөл буюу нөгөө narrative dynamic нь байна. Тэгэхээр энэ цаг хугацааны хувьд яг бүхэлдэг бүтэн өөрийн дотоод одоо зохион байгуулалттай ийм цаг хугацаа байна гэж одоо үзээд байгаа. За түүнээс гадна тэр үнс үлдчихэж байгаа нь хүртэл бас айгүй юм чухал. Тэрийг үнсийг болохоор хятадууд болохоор green moss буюу одоо ногоон хагд гэж үзээд байгаа. Тэгэхээр бид нар хагд бол яаж ургадаг? Чулуун дээр ч хүртэл хагд ургадаг. Гэхдээ хагд ургахдаа хэдэн зуун жил маш олон жилийг одоо илээжээж ингээд алхуурхнаар ургадаг ийм зүйл байгаад. Яг үүнтэй адилаар тэр үнсийг тэ цаг хугацаа бол movement биш ээ. Цаг хугацаа бол юм хөдөлдөг зүйл биш харин цаг хугацаа юм орчил юм аа. Тэгээд энэ complete чанар энэ өөрийн энэ хөдлөшгүй ийм том гоо зүйтэй утга зүйтэй ийм зүйл дандаа артаа үлдээдэг ийм дурсамж гэдэг юм уу санагалзах ийм зүйл байдимаа гэдэг санаа нь одоо тэр үнс нь ингээд үлдэж байна гэсэн санаа байдаг ч юм уу. Тэгэхээр энэ дээр одоо хамонжлын санаа бол ерөөхдөө энэ яг энэ хүч эртний хятадууд хүчийг хэрхэн цаг хугацааны хэмжүүр болгож ашигладаг байсан шиг бид нар бас яг энэ цаг хугацааны энэ орчилд ерөөхдөө одоо өөрийгөө хайж сурах, linger хийж сурах ийм зүйл чухлаа гэж ерөөхдөө энэ дэр ингэж үзээд байгаа. За яг энэ хүчний жишээн дээрээс зүгээр ургуулад нэг санаа гарч ирж байгаа юм л да. Тэг яг энэ санаа нь бол яг энэ хам bonjol өөрийнх нь санаа яг номон дээр гарч ирсэн санаа шиг тэг яг зүгээр ингээд бодоод үзэнгууд яг энийг хэл шинжлэлийн хувьд одоо үүднээс хэрвээ задлаад үзэх юм бол за duration гэдэг үг байгаа тий. Тэгэхээр юм ингээд цаг хугацаа өнгөрсөн одоо ирээдүй буюу энэ temporal tension-ыг нь үүсгэж байгаа цаг хугацааны complete чанарыг нь өөрт нь бий болгоод байгаа өгөөд байгаа зүйлийг нь бидний duration буюу үргэлжлэх хугацаа гэж үзээд байгаа. За тэг хэл шинжлэлийн үүднээс наваад үзэх юм бол за
duration гэдэг үгийн язгуур нь бол dur гэдэг үг байна тий. Жишээ нь латин хэлэнд durus буюу энэ dur гэдэг үг хүнд хэцүү гэсэн санааг илэрхийлдэг. За хуучин Франц хэлний durée буюу одоо энэ durée гэдэг үгнээс гаралтай буюу бас л хүнд хэцүү гэсэн утгатай. За англи хэлэнд ч гэсэн ялгаагүй энэ үг dur буюу хүнд хэцүү бэрхшээлтэй гэсэн санаа гаргаж ирдэг. Зарим энэ үгний үйл үг нь ямар утгатай вэ? За англи хэл дээр болж байна бид нэр dur гэдэг үгийг мэдэндээ төвчих, хүлцэх, өнгөрөөх тэ гэсэн утгатай. За энийг бол endure гэдэг үгээр ч бас хэрэгэлдэг. За тэгэхээр энэ дээр гарч ирж байгаа нэг санаа юу гэхээр Францын философч Henry Bergson гэдэг философч байна. Энэ философч болохоор la durée буюу the duration гэдэг энэ одоо санааг 20 дугаар зууны их үед ер нь бол гаргаж ирж байгаа. Тухайн үед бол 20 дугаар зууны их үе гэдэг чинь яг одоо Альберт Айнштайн цаг хугацааны харьцангуй онлоо баталж гсэн те яг ингээд гаргаад ирсэн цаг хугацааны нөгөө нэг механик өөрийнх нь физик шин чанарыг гаргаад ирсэн байхад энэ Henry Bergson бас яг Альберт Айнштайнтай бас ингээд сөрөгжил байгаа юм л та. Цаг хугацаа тэгэхээр яг Bergson-ийн хувьд бол шинжлэх ухаан за орчин үед юмсыг хурд хөдөлгөөн үр бүтээмжийг хэмжихийн тулд одоо цаг хугацааг минут секунд зэрэгт хувааж одоо цаг хугацааг зөвхөн механик байдлаар харах болсон нь энэ хүний lived experience буюу хүний өөрийн амьдралынх нь durationтэй одоо зөрчилдөд байна гэж үздэг. Тэгэхээр тэгвэл тогтмол хувьсан өөрчлөгддөггүй зүйлсийг л бид нар цаг хугацаа минут секундаар хэмжих боломжтой. Харин хүний амьдрал чинь өөрөө continuous буюу энэ үргэлжилсэн байдлаар өрнөдөгтэй. Хүний одоо энэ амьдрал experience-ийг цаг хугацаа минут тутмаар секундаар хэмжих боломжгүй шүү дээ. Тэгэхээр ийм болохоор бид үргэлж одоо changing and becoming буюу нэг төлөвөөс нөгөө төлөв рүү ингээд байнга шилжиж идэг. Тэгэхээр энэ consciousness consciousness гэн чашаа self буюу те энэ цаг хугацааны энэ хатуу физик чанараар бус харин энэ lived experience буюу энэ феноменолог байдлаар хэмжигдэнэ гэж үздэг. Тэгэхээр Henry Bergson болоод энэ хам буянчааллын хоёул одоо ямарваа нэг experience яг жинхэнэ утгаараа энэ феноменолог байдлаараа ийм lived experience болохын тулд dur буюу төвчих, тесэх, өнгөрүүлэх гэсэн санаа. За duration буюу эхлэл, өрнөл, төгсгөлтэй цаг хугацааны хувьд бүхэлдлэг үргэлжилсэн динамик байдалтай байж иж яг ийм lived experience одоо болноо гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр experience dur байхгүй бол ийм хоосон гөлгөр болчихно. За duration байхгүй бол логик тестаараа narrative байхгүй болчихно гэж хэлээд байгаа. За тэгэхээр яг л энэ duration болон dur гэдэг зүйл орчин үед алдагдсанаар ерөөхдөө non time буюу бидний амьдрал цаггүйтлтэй болчлоо гэж үзсэн бас ийм учиртай. За түүнээс цаашлаад Handke, Heidegger зэрэг философчд ер нь цаг хугацаан дээр ерөнхийдөө юу бодсон бэ, юу ярьсан бэ гэдээ аваад үзэх юм бол жишээ нь Handke бол яагаад ийм удаашрлын бурхан гэж биднэрт яагаад байхгүй байна вэ? Ингээд амар ийм хурдтгалд орсон байгаа одоо орчин үеийн энэ цаг хугацааны хурдыг удаашруулах зүйл одоо бидэнд маш хэрэгтэй гэж үздэг байгаа. Тэгэд энэ асуудал нь болохоор энэ хурдтгалтай байгаа энэ цаг хугацаа өөрөө биш харин хүмүүс бид нар өөрсдөө ингээд цаг хугацааныхаа орчилд одоо лингер хийх цаг хугацааны тэр урсгалтай нь хамт одоо ингээд оршин байх гэдэг ч юм уу энэ чанараа алдчихжээ тий. За үнээс цаашлаад Heidegger болохоор орчин үеийн одоо энэ технологи энэ капитализм аж үйлдвэрлэл гэдэг эдгээр зүйлсүүд хүний оршихуйг ийм процесс болгоод байна гэж үздэг байгаа тий. Энэ дээр жишээ нь одоо хүн заавал амьдрахын тулд зоригтой ч байх хэрэгтэй ч юм уу эсвэл заавал нэгэн одоо амжилттай ч юм уу те эсвэл хүн нэг юм хүн байхын тулд нэг юм шалгуурууд байх ёстой ч юм уу те гэтэл яг
Хайдгерийн өөрийнх нь авч үзэж байгаа зүйл болохоор яг зүгээр энэ be те яг to be энэ байх гэдэг зүйл бол process биш зүгээр ингээд linger хийх те яг юм present байх те яг ингээд тэр цаг хугацааны орчил донд өөрийгөө хаяа яг ингээд нэг юм зүгээр ингээд байх гэдэг амар юм simple зүйлээ. Уг нь бол гэхдээ орчин үеийн энэ техник технологи тэгээ энэ ажил хөдөлмөр гэдэг зүйл ч юм уу эднэр ингээд байх гэдэг зүйлийг ийм process маягийн зүйл болгоод байна гэсэн ийм үзэлтэй байна. За тэгээд Хайдеггерийнхаар бол бас энэ хүн ингэж орчин үед ингэж яарч төрөвчлсөн, сандарсан, айсан ийм хурдтай ийм busy байгаад байгаа нь нэгсэндээ энэ цаг хугацаа өөрөө хурцаад байгаа зүйл бол биш. Харин зүгээр биднэрт нөгөө нэг ground өгдөг буюу одоо ингээд тулах цэг өгдөг тийм аюулгүй ийм shelter өгдөг байсан зүйлүүд маань байхгүй болчихжээ гэдэг байгаа юм тий. Тэгээд тэр зүйл нь байхгүй болоод ирэнгүүт хүн өөрөө сандралд орж ирж байна гэсэн үг те. Юу нь яг яагаад сандралд ороод байгаа гэдэг нь бол эргээд нөгөө эрх чөлөөний тухай асуудал. Энэ дээр бол Эрих Фромын эрх чөлөөнөөс дайчих вэ? Escape from Freedom гэдэг зохиол нь бүтээл нь байдаг те. Тэн дээр бол яг энэ санаа бол бүр маш ойлгомжтой гарч ирдэг байгаа. За тэр номыг бас та нар боломж гарвал ер нь уншихыг бодоорой гэж хэлмээр байна. За энээс бүр урагшаа бараг 2000 жил рүү буцаад очиод эртний Грек рүү яваад Аристотелийн үе рүү. За Аристотель болохоор юу гэж энэ leisure буюу энэ одоо юу гэдэг нь сул чөлөөтэй байх, ажилгүй байх, ингээд нэг дур зоргоороо байх гэдэг ч юм уу. Энэ зүйлийг ажлаас илүү чухал зүйл гэж үзсэн байгаа юм л та. Тэгэхээр энэ leisure буюу яг л ийм сул чөлөөтэй хүн ямар нэг юм дарамт шахалтгүй яг ингээд энгийнээрээ simply оршиж байх үедээ л ерөөхдөө ийм юмсыг эргцүүлж чаддаг, яг нөгөө ийм present байж чаддаг, тэг ийм гэртэй байгаа юм шиг ийм тухтай байж чаддаг ийм юм байна л та. Тэгээ яг ийм тухтай байгаа одоо ийм present байгаа юмыг эргцүүлж бодож байгаа ийм цаг хугацаа ийм удаашраад яг цаг хугацааны дээр оршил дотроо байж байгаа үед л хүн ерөөхдөө дотроо ийм inner harmony буюу дотоод нэг тийм нэгдмэл чанартай буюу ийм дотроо ийм амар амгалан болтой гэж үзсэн маа. Гэхдээ түүнээс урагшаа за бараг 1500 жил яваад те протестантизм одоо Европт гарч ирж байгаа католик шашнаас салаад. За үүнийг дагаад кальвинизм гэж дахиад гарч ирж байгаа те. Тэгэхээр энэ шашны энэ протестант шашинд ажлыг юу гэж хараад байна гэхээр ажил бол moral duty буюу одоо ингээд моралын хувьд бидний одоо хийх ёстой үүргээ ажил бол бурхнаас бидэнд өгсөн бэлэг юм аа. Тийм болохоор чи ажил хийхгүй байна, хөдөлмөр хийхгүй байна. Дими ингээд юм бодоол суугаад байна, ном уншаал суугаад байна гэдг нь бол баг бурхнаас өгсөн бэлгийг нь баг өөдөөс нь шидэж байгаа юм шиг энэ бол нүглээ гэж үзсэн ба. Тэгээд үүний одоо үр дүнд ерөөхдөө өнөөгийн одоо яг орчин үеийн бясалгалч linger хийдгүү, reflect хийдгүү, зүгээр exist хийдэггүй ийм одоо хүмүүс ингээд яг энэс эхэлж байгаа юм шүү гэж үзэж байгаа. За тэгээд сая дугаарын дундуур ярьсан энэ протестантын үе, за соён гэгэрлийн үе ингээд араас нь яваад аж үйлдвэрлэл эхэлж байгаа, капитализм эхэлж байгаа тийм. Тэгээд энэ капитализм, аж үйлдвэрлэл ингээд эхлээд ирэнгууд энэ дээр хүн шал өөр зүйл болж эхэлж байгаа. Өөр бодгал болж эхэлнэ гэсэн. Өмнө нь хүн ингээд нэг юм сүнслэг одоо юу гэдгийг ийм зүйл байсан бол одоо болохоор хүнийг бүрдүүлж байгаа гол тэр төв зүйл нь болонгууд ажил болчихж байгаа тий. Тэгэхээр одоо бид нар орчин үеч гэсэн ер нь бараг тэгдэж штэ дээ ингээд нэг юм хүний хийдэг ажил нь өөрийнх нь амар том identity байдаг тий гэдэг ч юм уу. За тэгээд орчин үед ингэж хүн ингэж өөрийгөө хөдөлмөрийн боол болгох, өөрөө сайн дураараа хөдөлмөрийн бололох, workaholic болох, маш их ажиллах, маш их завгүй байх гэдэг ч юм уу. Энэ зүйл нь яг ингээд цаагаараа юу хэлээд юм бэ гэхээр нөгөө л түрүүний ярьсан groundlessness буюу нөгөө эрх чөлөөтэй болгоод ирсэн болохоор хүнд нэг юм salvation буюу юм аврал болох газар хэрэгтэй.
байдаг те. Ер нь хүн эрхчлөөнөөс ингээд зогсдог гэж үзээ да. Тийм болохоор ингээд айсан, сандарсан, anxious болсон хүмүүс ямар нэгэн байдлаар өөртөө тэр ийм одоо identity ч гэх юм уу те, ийм essence үүсгэхийн тулд одоо маш их ажиллаж байна гэж одоо ингэж үзээд байгаа юм. Тэгэхээр ингээд бид нар орчин үеийн юг ингээд хараад хүнийг хараад үзэхээрээ хүн ийм сөүллэг те сүнслэг ийм зүйл гэхээсээ илүү зүгээр юм капитализм гэдэг юм том одоо үйлдвэрийн машины нэг одоо нэг эрэг шурга те нэг болтон ч юм уу ийм болчлаа те. Хүний хамгийн гол цөм нь эссенс нь бол ерөөсөө ажил гэсэн ийм санаа болж. За энэ дээр бол яг 20 дугаар зууны дунд үе за сүүл үеч гэдэг юм уу. Hannah Arendt-ийн за Human Condition тэгээд Ayn Rand гэдэг зэрэг ч юм уу яг энэ барууны философичд орж ирээд. Тэгээд энэ дээр болонгод Arendt-ийн санаан дээр болохоор vita activa гэдэг санаа байгаа. Тэгээд vita activa гэхээр active life гэсэн үг. Тэгэхээр ерөөхдөө хүнийг бүрдүүлж байгаа гол цөм нь ажил юм аа. Яагаад ажил хүнийг бүрдүүлэх хамгийн том гол цөм нь вэ гэхээр хүн ажиллаар дамжуулж ямар нэгэн үр бүтээмжийг үүсгэдэг, ямар нэгэн одоо product те бүтээмж гаргадаг, ямар нэгэн юм үйлдвэрлэдэг. Харин тэр үйлдвэрлэл нь ингээд эргээд үн цэнийг өсгөж байдаг. Тэр үйлдвэрлэл нь ингээд хүнээс ийм by product гараад байгаа нь одоо энэ нь бол сайн зүйлээ гэж үтсэн байна. За үүнийг нь болохоор эсрэгцүүлээд хам унжаал болохоор одоо сөрөж байгаа юм л да тий. Хүний гол цөм нь бол ажил байх одоо ямар ч боломжгүй. Тэгэхээр хүний хамгийн гол зүйл нь ерөөсөө яг энэ цаг хугацааг ашиглаж ингэж уралдаж яарч өөрийгөө мөлжих биш. Харин яг тэр цаг хугацаанд дундаа тэр дотор нь орчлолтод амьдарч одоо тий яг ингээд гоё дотоод амар амгалан байх гэдэг ч юм уу ингээд ийм reflect хийх, contemplate хийх энэ бясалгалч зангуудад хүний яг тэр гол цөм нь байт юм а гэж үзээд байгаа. Тэгээд энийг болохоор хамбанчл өөрөө vita contemplativa буюу contemplative life буюу одоо ингээ юмыг нухацтай бодож эргцүүлж тэндээсээ ингээ юмыг ойлгож ухаарч ингээд slow down хийдэг team амьдрал одоо vita activa-гаас илүү чухлаа гэж үтсэн байгаа. За тэгэхээр энэ дугаараа зүгээр дүгнээд саний ярьсан санаануудыг бүгдийг базаад хэлэхэд бол өнгөрсөн нийгэмд за космос гэдэг юм уу nature буюу байгальч гэдэг юм уу энэ амьдралын үнэмлэхүй зүйлүүд цаг хугацаанд өөрт нь одоо ийм дотоод зөв зохион байгууламж өөрийнх нь хилэмж өөрийнх нь энэ гооцын үнэрийг нь өгдөг байжээ. Харин аж үйлдвэрлэл эхэлж за аж үйлдвэрлэлээс бүр өмнө нь бол Protestantism за тэгээд соёнгийн гэрлийн үе за тэгээд дараа нь аж үйлдвэрлэлч гэдэг юм уу тэгээд ингээд капитализм ингээд явж энэ орчин үеэр ингэж солигдсноор бид нөгөө бурхнаа алдсан шүү дээ God is dead. Тэгээ бурхангүй болчлоо. Хүн төвд үзэл үүснээр бид нар өөрсдөө орчин үеийн Прометей буюу бид нар өөрсдөө бурхнаас галыг нь аваад өөрөө галаа барьж байгаа тий өөрөө өөрсдийгөө шийддэг ийм зүйл болчлоо. Тэгэхээр ингэснээрээ бид нар цаг хугацаанд нэгэнт одоо нөгөө татах хүчийг нь өгдөг байсан тэр бурхан байгаль зэрэг зүйлээ алдснаар цаг хугацаа одоо ийм directionless буюу ямар ч одоо өөрийн зүг чиггүй ийм үн цэнгүй үнэргүй ийм зүйл болчлоо. Харин орчин үед бид нар цаг хугацааны одоо дотоод зохион байгууламжаа алдсан энэ зүйлд хариу үйлдэл үзүүлэхдээ маш айцсан, твцсэн, сандарсан, яарсан, busy, productive, үр бүтээмжтэй юу ч байдгийн эсвэл нөгөө байдлаараа байнгын консюминг хийдэг өөрийгөө зугаацуулж цэнгүүлдэг ч гэдэг юм уу ийм байдлаар хариу үзүүлэх болжээ гэж үзээд байгаа. Тэгэхээр хэрвээ хүний амьдрал нэг том lived experience анх их дөнгөж эхэлж байхад ярьсан тийм өөхөх цаг гэ зөв өөхөх цаг гэ яг тэр шиг хэрвээ бид нар
тийм зүйл биднэрт байх ёстой гэж үзэх юм бол бидний хийж байгаа зүйлс ийм atomized буюу ийм хуваагдaltaй биш, яг ийм бүрэн бүтэн durationтэй, dureтэй ийм байх ёстой маа. Тэгэд энэ чанарыг маань одоо орчин үеийн интернет ч гэдэг юм, орчин үеийн хит энэ consumerist хит ийм хурдтай зүйл бидний нөгөө эргээд эргцүүлэх, бодох, цаг хугацааг ашиглах, хэмжих багаж гэхээсээ илүү цаг хугацаанд зүгээр ингээд нөгөө түрүүний хүчний жишээ авдаг шиг цаг хугацааны тэр орчилт нь өөрсдөө уусах, нэвчих, лингер хийх тэгж байж ерөөхдөө бид нар ингээд одоо цаг хугацааны алдагдсан энэ мөн чанар, энэ үнэрийг нь буцаад олж авах боломжтой гэж үзээд байгаа. Тэгэхээр энэ ингээд нэг санаа бол ингээд энэ хам уншид яг энэ бүтээлээрээ гаргаж ирж байгаа санаа. За энэ дугаараа энэ хүртэл нь сонсолж бас миний энэ ярьсан бах ойлгомжгүй яриануудыг төвчж өнгөрөөсөн сонсогчдоо баярлалаа. За тэгээд дараагийн дугаараараа эргүүлцлаа. Түр баяр та.